Хүүхдүүд юу бодож хүрээлэн буй орчноо хэрхэн тусгаж авч байрвэ? Хүүхэд томчуудын тусгал. Хажир чимэггүй хүүхдийн яриаг нэм лав гаргуудад 10 цагаас зөвхөн контрол цэгийн сайтаас хүлээн авч үзээрэй. Бано? Аавь гэдэг жус байхгүй. 1.5 литрийн савлгаатай органик өнөр бүлийн өргөн хэрэглээ. Сайн бацхан үзэгчдээ хэвлэх нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид хангааг урьж оролцууллаа. За сайн хангаа. Сайн. Өөрийгөө танилцуулаач. Намаа хангаа гэдэг. Би 9 настай. Чи хин хинтэй амьдардаг вэ? Ээж, аав, дүү, өвөөтэйгээ. Хичээлийн шинжил хэлсэн 9 сарын 1 болцсон юм байна. Гоё. Чи зөвний даалгавраа хийсэн үү? Хагас дотоо байсан. Ингээ багш шалгасан уу? Шалгаагүй. Таны ангид шинэ хүүхдүүд шилжиж ирсэн үү? Ирсэн. Хэдэн хүүхд шилжиж ирсэн бэ? 2. Эрэгтэй юу эмэгтэй юу? Хоёулаа эмэгтэй. Таны ангид хэдэн эрэгтэй хэдэн эмэгтэй хүүхдүүд ээ? 5 эрэгтэй 8 эмэгтэй болсон. Яагаад охтууд нэгтэй төвүүд нь багасаад ийн гэж бодож байна? Мэдгүй. Зуны амралтаа яаж өнгөрүүлсэн бэ? Дугуйнаа тэгээ хичээлээгээ тэгээ хөл бөмбөгдөж. Өдөө явсан уу? Яваагүй. Яагаад? Яагаад гэвэл зав болтоог. Чи өдөө явах дуртай юу? Яагаад дургүй? Хөдөө явахын хамгийн гол асуудал нь жорлон. Тэгээд тэр жорлонд нь орохоор доош унчих гээд байгаа юм шиг амар хачиж өдөрт төрөөд. Чиний хамгийн дуртай баяр юу вэ? Шинэ жил. Яагаад шинэ жил дуртай? Шинэ жилийн мод нь гоё тэгээ бас бэлэг өгдөг. Чамд хин бэлэг өгдөг вэ? Аваандаа саадан бүгдээр өгдөг. Наавь чинь чамд бэлэг өгдөг үү? Аав ажлын газраас өгдөг. Чи том болоо ямар мэргэжилтэй болох хүсдэг вэ? Инженер. Яагаад инженер болъё гэж бодсон юм? Яагаад гэвэл цалин их. Чи гэр ажил хийдэг үү? Хийдэг. Юу хийдэг? Шал арчин, хогоо шордон тэгээд тоос арчин тэгээд бас шир арчин. Ер нь ээжийн даалгасан ажил хийдэг. Чи амралтын өдрүүдэд яаж өнгөрүүлдэг вэ? Ээж ажил руу заримдаа яваад эсвэл гэртээ даалгавар хийгээд телевиз рүү үзээд үлддэг. Чи хичээлээ тараад хүн авч ийнө эсвэл ганцаараа гэр лөө явж ийнө? Ганцаараа. Танай гэр чинь сургуультайгаа ойрхон уу? Жохон хол. Тэгээ алхаж явд юм уу? Үгүй автобус сууж явдаг. Чи автобусаа мэддэг юм уу? Мэднэ. Ямар автобусанд сууж явдаг вэ? Eerмэл тэгээд зайсанд. Автобусаар явхад ямар санагдчих? Зарим жолооч нар амар хурд яваад урдталт нь биертэй суусан чинь амар хурд яваад бүр онголтгож байгаа юм шиг амар айсан. Тэгээд чи автобусын дотор явж байгаад унжсэн үү? Унжсэн. Чамд яг хүн босгож гин үү? Эсвэл өөрөө боссон уу? Өөрөө боссон. Чи автобусанд ингээд санал дээр суугаа явж байгаа төвшин тааруулж чи судал тавьж өгдөг үү? Өгдөг. Тэгвэл автобусанд явж байгаа өөр чамаас том ах эгч нар чинь өвөө мэд судал тавьж өгч гин үү? Үгүй. Яагаад өгдөг юм бол? Эрэгтэй хүмүүс нь өгөхгүй, эмэгтэй хүмүүс нь өгöd гэсэн. Ганцаараа явхад юу чам ямар вэ? Муухай. Юу нь муухай? Яагаад гэвэл өглөө аа маань хөргөн. Тэгээд ээж маань дүүг маань хөргөж өгнө. Тэгээд би аав ээж эдгээр маань ажилтай. Тэгээд авч чадахгүй учраас тэгээ ганцаараа явдаг. Аа маань зүгээр автобусанд суулгаж өгдөг. Чамд гэртээ очиод гэрт чинь хүн байдаг уу? Байдаг. Хэн байдаг? Өвөө. Заримдаа байдаггүй. Өвөө. Хаалган голгоод өөрөө л ордог. Тэгээд ганцаараа ахтай гэртээ юу идэв? Даалгавраа хийн, тэгээд дараа нь цайгаа уун, тэгээд нам уншин, тэгээд телевиз рүү үз. Чи ямар чиглэлийн ном уншдаг? Богино өгвөл. Тэгвэл хүүхдийн кино үздэг үү? Өглөө кино үздэг. Ямар хүүхдийн кино үздэг? Том Jerry тэгээ Shaun the Sheep дээр үздэг. Улаанбаатар хот одоо өвөл болохоор утаа ихтэй болчихсон шүү дээ. Тэр нь чамд ямар санагддаг вэ? Муухай. Яавал утааг байна гэж чи боддог вэ? Машин хэрэглэхгүй. Тэгээ тийм автомат юм дээр хэрэглэхгүй байвал утаа гардаг юм дээр хэрэглэхгүй байвал болж байна. Машин хэрэглэхгүй байвал тэгээ хол газар руу алхаж явах юм. Мөрөө унаад явах. Хүн чи хөгжөө өстэй эцтэй. Байгаль дээлтэй төрөж хэрэг
хэрэглэх хэрэгтэй. Байгаль дэвшилтийн төвш гэдэг нь яа вэ? Та гарах нь баг тэгээд агаар бохирдуулах нь баг. Чиний бодлоор өөр нь том хүмүүс ямар байгаасаа гэж үздэг вэ? Томчууд бие биенээ хайрладаг тэгээд бүгдээрэндээ нийлдэг харьцдаг сайн сэтгэлтэй байгаасаа гэж үзэж байна. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэн чанд баярлалаа. Одоо би чамд ивент тэтгэгчдийнхээ бэлгийг гардуулъя. За, энэ Вицама компани сор жүүлсний дээжийг чанд бэлгэлье. За, мөн Монсуу компани сүүсүн бүтээгдэхүүний дээжийг чанд бэлгэлье. Баярлалаа. За, манай нэвтрүүлэгт хамт байсан үзэгчдээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Өрөө сандрах ингийн нууцыг бич мэдэр. Өглөө өдөр орой их орны сүгээр хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн Монсуутэй хамт эрүүл амьдрахад амархан боллоо. Газрын шимээр сүүн замтар дуусаар их орны цорын ганц цэвэр сүү Монсуу. Хүүхдүүд юу бодож хүрээлэн буй орчноо хэрхэн тусгаж авч байрвэ? Хүүхэд томчуудын тусгал. Хажир чимэггүй хүүхдийн яриаг нэм лав гаргуудад 10 цагаас зөвхөн контрол цэгийн сайтаас хүлээн авч үзээрэй.